За сайн байцгаана уу Золбоо ТV-ийн та бүхэндээ энэ өдрийн мэндийг хүргье. Өнөөдөр маш чухал бичлэг хийх гэж байна. Золбоо нь Монголдоо ирээд заавал хий гэж боддог байсан бичлэгүүдийн маань нэг. Ямар бичлэг хийх гэж байгаа юм бэ гэхлээр ард иргэдийн дуу хоолой гэдэг бичлэгээ анх удаа хийх гэж байна. За тэгээ Золбоо нь яагаад энэ бичлэгийг хийхээр болсон юм бэ гэхлээр яг үннийг хэлэхэд байна шүү дээ. Монголд юмны өртөг, үнийн өсөлт Солонгосоос илүү байгаа байхгүй юу? Тэгсэн мөртлөө авж байгаа цалингийн хэмжээ нь 2, 3, 4 дахин бага. Тэгээ монголчууд маань яаж амьдраад байгаа юм бол бүү мэд. Би үнэхээр дэлгүүр орох болгондоо тэр бараа бүтээгдэхүүн худалдаж авж байгаа монголчуудыг хараад сэтгэл өвдөж байгаа юм чи. Яана яаж энэ их үнийг дийлж байгаа юм бол би өөр дэлгүүрлээ орж нэг жоохон юм цуглуулаад гарахад 200, 300 мянган төгрөг чинь. Солонгос 100 мянган воноор бол бүр хангалттай 7 хоног 2-7 хоногийнхоо хүнсийг авчна. Яг монголчуудаасаа бас асуумаар байна. Би зөвхөн ингээ ганцаараа бухимдаад байгаа мó? Альсгүй бол үнэхээр энэ Монголд амьдарч байгаа монголчууд маань бүгдээрээ юм стресстэй бухимдалтай амьдарч байгаа мó? Тэгээ бас нэг шалтгаан байгаа. Юу вэ гэхээр халуун ус тасарсан. 7 сарын 5 хүртэл халуун ус тасарна гэж байгаа байхгүй юу? Иймэрхүү нөхцөл байдалд монголчууд маань ингээд тасцсан амьдраад байна. Яагаад халуун ус тасраад байгаа юм? Хүмүүсээс асуухаар мэдэхгүй. Угаасаа баг ийм болцсон тий. Хүмүүс ингээд энийг хүлээн зөвшөөрөөд амьдрдаг болсон ингээд. Золбоо нь тэгэл алийн болгон худлаа. Гоё байна. Их орондоо ирсэн аз жаргалтай байна. Гоё байна гэд яриад явах үтэй. Бас яг иймэрхүү асуудлуудыг хөндөж ард иргэдийнхээ дуу хоолойг сонсож явах хэрэгтэй юм байна гэж бодоод өнөөдөр зориг гаргаад их дэлгүүрийн урд хүрээд ирлээ. Тэгээ яг энэ хавар явж байгаа монголчуудаасаа гоё бүгдээрээ асууя. Монголдо аз жаргалтай амьдрч чадж байгаа мó? Ард иргэд маань монголчууд маань юу гэж хариулах нь бүгдээрээ бас сонсцгоё. Монголд аз жаргалтай амьдрч чадж гэнэ үү? Чадж байна. Эрхчлөөтэй. За. Өөрийнхөө хүссэн газараа юмаа зараад 3 хүүхдтэйгээ ер нь эрхчлөөтэй гоё л амьдарч байна. За. Аз жаргалтай гоё юм. Бэлгүүн Монголд аз жаргалтай амьдрч чадж гэнэ үү? Үгүй. Яагаад гэвэл нэгдүгürt би ажил хий гэхээр ажлын цалин үнэхээр бага байна. Тэгээ дээрэс нь ажил хий гэхээр би одоо бэртээд гимтцэн. Гимтэл авцсан. Гэхдээ тэр баргийн ажилд би өөрөө чадахгүй байна. Хэцүү байна. Мичтмаа Монголд аз жаргалтай амьдрч чадж гэнэ үү? Ер нь бол үгүй гэж шууд хариулж. Маш их стресс, төгжрөл, тэгээ санхүүгийн асуудлууд байна. Залуу хүмүүст бол ерөнхийдөө бол иймэрхүү асуудлууд их зохиолж байгаа. Тэгээ өмнө жилдээ ингээ хацлаа үзэх юм бол юмны үн бол нэлээд нэмэгдсэн байх шүү. Талах сүүбо, борцог бас мэдээж махны үн. Тэр нь бол маш их өссөн. Нар мандах хийгч Монголд аз жаргалтай амьдрч чадж гэнэ үү? Аз жаргалтай амьдрч чадахгүй байх шүү. Ер нь энэ янз бүрийн асуудал зөндөө биш. Махны үн нэмэгдсэн байна. Ер нь юмны үн өдөр ирэх тусам нэмэгдээд замын төвжрээ байна. Тэгэл ер нь их стресстэй юмуд зөндөө л байна л та. Өвөл болохоор утаа байна тий. Өнөрмөө Монголд аз жаргалтай амьдрч чадж гэнэ үү? Үгүй л гэж хэлнэ л дээ. Нэгт төгжээ, хоёрт болохоор орчны эрүүл ах уу? Хог тийм үү. Тэгээд дээрэс нь хүмүүсийн хандлага. Ер нь бол манай Монголд хүн эрүүл, аюулгүй амьдрах, аз жаргалтай happy байх нөхцөл нь үнэхээр байхгүй л гэж би хардаг. Дулан манд Монголдо аз жаргалтай амьдрч чадж гэнэ үү? Өөрийнхөө хувьд бол аз жаргалтай амьдарч чадж байгаа. Одоо үзэх рeel ч юм уу те ямар нэгэн байдлаар сөрөг юм өөртөө авдаггүй. Байгаадаа талархаад амьдардаг гэсэн. Та Монголдо аз жаргалтай амьдрч чадж гэнэ үү? Амчгүй ядуу амьдраад их шиг болоод байгаа. Хэцүү хүн байна. Одоо тийтгүүр инэ баг юмноо нэмэгдээд болчихно. Нэг хонь малаа ихчил нөө тийтгүүр бүгд явчихна. 6 хоног хэд болчихсон байгаа шүү. Хонь бол ийм тарианы мөнгө олдохгүй. Залуучуудад яг нөө мөнгө цалин багт учраас гадаад руу тухтаад алга болчихсон. Мөнгөд ажиллаж байна. Тий чи бас юу шүү дээ. Энэ нь их хэцүү шүү дээ Монголын амьдрал чинь. Аз хоёр Монголдо аз жаргалтай амьдрч чадж байгаа юу? Монгол хүн гэдгээр бол Монгол улсаараа бахаргаж амьдардаг ихтэй. Яг одоохондоо эдийн засаг бол яг бусад хүмүүсийн амьдарч байгаа юу вэ? Хэв маяг нь бол жоохон онцгой санагддаг. Айгаа төгжээртэй эсвэл автобус дээр явах жоохон юу вэ? Тавгүй санагддаг. Нүүрс дээрээс болж нөө тэр утаанаас ер нь бол үүлдээ утааны асуудал. Тэр хоёр л миний гол ер нь бол шүүмжил байгаад байгаа. Минд амар Монголд аз жаргалтай амьдрч чадж гэнэ үү? Чадж байгаа. Хүмүүсийн нааш зан илдэг байдал соёл нь ерөнхийдөө л намайг аз жаргалтай амьдрч чадж байгаа. Хүн амгалан Монголд аз жаргалтай амьдрч чадж гэнэ үү? Гайгүй л байдаг шүү дээ. Төгжрээтэй өвлөн жбайгаа хүүтэй алтаргаатай л байдаг болохоос гайгүй. Аз жаргалтай амьдрахад нь юу саадуулж байна? Манай Сүхбаатар дүүрэг байна.
За. Өв соёлын тухай зөндөө олон гоё номнууд өгдөн штэ. Тэрийг зарах гад нэг чиргэнд хэрэгтэй номын өгч юмсан гэдэг ингээ гадаад талбайд юм зараад тэр чи одоо тэгээд зовлон биш л дээ. Тэгтэл айгүй бэрхшээлтэй нэг юм болонгууд ингээ манай нөхрийг хөөчихнө. Одоо манай нөхөр ингээ энэ номнуудыг өглөө зөөн, орой зөөн. Уулын түүцтэйсэн тэгээ манай Нимбаатар даргын маань юм сайхан ачигтай авчихсан. Ямар ч байсан залуу хүмүүс бүх хүмүүс юмаа ачаад ингээд готоо гой цэвэрхэн болгоё гэж яхад манайх л энд түүзээ байрлах гэ бас нэг байлгаж болохгүй л дээ. Тэгтээ ингээд асар масар аваад ингээ гой зогсох юм маань гой уулна хүлийн зөвшөөрөөд өгчөөл илүү гой нэг жоохон бур чулууг ингээ авцсан юм шиг болно. Чамд ямар асуудал яг нүдэн дээр тулгарч байна? Махны үн. Жил гарны өмнө тэр махны үн чинь 18 мянган төгрөг байсан юм л шүү дээ. Одоо нөгөө 30 мянган төгрөгийн мах чинь. Манайх ууланд байнгын үхрийн мах авч иддэг айл байсан. Одоо дахиаруул орчоод байж шүү дээ. Тэр чинь үн өсөд байгаа юм чинь бид нар яаж тэр амар их дээд үний малын махаа ивж чадах юм. Монголд яг аз жаргалтай амьдрахад саадулж байгаа зүйл вэ? Ер нь инфляц гэх юм уу? Инфляц. Юм амар үнэтэй болоод байна. Юмны үн дэндүү өсөд нь тий. Бухимдуулж байгаа асуудлууд байна уу? Монголд ямар асуудлууд анзаарэгдэж байна? Төгжрөл тэгээ нэг жоох машин утал. Төгжил мөгжил болохоор нэг хэрүүл хийгээл замаас холдооч юм болдооч гээл. Чамайг юу хамгийн их бухимдуулж байна Монголд амьдрахад? Ингээ замаар ингээ явж байхад тэр скутер эдрэнд арчих гэж хэцүү байна. Тэгээс утаа төгжрлээ. Монголчуудын аз жаргалтай амьдруулахын төлөө төрөөс хамгийн номер 1-т энийг хийж өгөөч гэж та ямар шаардлага тавьмаар байна? Дандаа л идэж уудаг тийм. Өөрсдөө боддог бол ард юм наваад. Одоо яг бид нар байлгад өөр хөвгтэй амьдрын тийм. Энд чи цөөхөн идэхгүй юм шүү дээ. Энийг нэг сайхан амьдруулад ингээд явж болдгүй юм болов. Нэгдүгээрт нь шүү дээ тий. Оюу толгоогоо засах хэрэгтэй. Монголын юм шүү дээ тий. Алт зэсний ордтой газар дэлхийд хоёрхан байдаг гэсэн. Тэрний нэг нь Монголынх. Хамгийн түрүүнд бол төрийн том байгууллагуудаа хотоос гаргачихсан гэж би хүсдэг. Хэрвээ төрийн том байгууллагуудаа хотоос гаргаад зах дуу болгочвол хүссэн хүсээгүй Монгол улсын иргэд нь өөрсдөө төрийн одоо нөгөө үйлчлэгийг авахын тулд гадагшаа гарна. Тийм ээ? Тий, яг үүндээ төгжин шидэгч гэдэг аахгүй. Тэгчих юм бол дараагийн асуудлуудыг орчны эрүүл ахуй болон хүнсний аюулгүй байдлыг шат дараатай яам тамгын газрууд нь ч юм уу те ингээд зэгцлэх боломжтой л болов уу гэж харддаг шүү дээ би тий. Миний гөргөлтийг л ингээд зогсоомоор байна. Цаанаас нь зогсоод тийм арга байдгийг. Юмны үн дэндүү өсөд. Дэндүү өсөд байна. Зам амаасаал боржуур хийгээд тэрийг бодлоод яг өөр юм хийвэл гайг болчих хаа. Замын төгжрөл хамгийн асуудалтай байна, бухимдалтай байна. Монголд халуус тасарчт юм байна. Харин халуус тасардаг харин тийм. Би одоо 2 хоногийн өмнө тасарсан 7 сарын 5-нд тасарна гэж байгаа байхгүй юу? Яагаад халуус тасарчдгийг өөрөө нь мэдэх үү? Тэр чинь төмөр турбаагаар солиод байгаа байхгүй юу манайхан. За. Ядаж пиавар турбаа байдэн штэ. Пиавар турбаагаар хизээ сольдгүй юм байна тэдний чинь. Төмөр гэдэг чинь тэгээд дороо зэв үүсдэг дотроо. Зэв үүсээд ирэхээр тэр чинь улам ингээд агшаад жижигхэн болоод энэ гүйлтүүд нь багасаал энэ. Манайхан төмрөөс өөйдөхгүй штэ. Албаар яг дахин солихын тулд тэрийг тэгж тавиад байгаа штэ. Тэр халуус тасраад байгаа шалтгааныг энэ юу ойлгож байгаа юу? Нэрсээ ойлгоогүй шүү дээ. Яагаад зэрэг юм болов? Сайн мэдгүй л. Жил болгонд тасалсаар хагаад бид нарт нэг ийм зан асуудал биш юм шиг угаасаа дандаа л ингэж л байх хэрэгтэй юм шиг нэг тгээ сургачихсан байна. Яг наа чинь миний ярих гэдэг гол зүйл байхгүй юу? Бид нар тасцсан байна зүгээр. Угаасаа ийм л байдаг шүү дээ. Зүгээр тасарч л байдаг шүү дээ. Яагаад тасраад байгаа? Яагаад энийг ингээд нэг жилдээ шийдчихэж болохгүй байгаа юм те? Яагаад халуус тасарсан юм бэ гэсэн чинь өвлжүүлэлтийн бэлтгэл хийнэ гэд саатал гарцсан байгаа гэж хэлж байна шүү дээ. Тийм үл юм байлгүй. Одоо нүдэн чинь 3 дугаар цаглагаас дэлбэрэх төгсөн, 4 дугаар цаглагаас дэлбэрэх төгсөн. Одоо тэнэгүй одоо янзалд юм байгаа биз? Би тэгжлээд байгаа шүү дээ. Бүрөөд гэдэг болов. Юм дээр засч байгаа л гэж бодож байгаа. Гэхдээ өмнө жил тэрний өмнөх жилгээ бас байнга тасардаг гэсэн. Ер нь 100 болгол тасардаг шүү дээ. Төвийн шугам засдаг байх гэж боддог шүү дээ. Манайх яг төв зам дагаа байдаг болохоор төвийн шугам засгаар л ингэ тасраад байх гэж боддог. Яах вэ халуус тасаргалтай. Юмаа засчих. Угаасаа жил ахтуусан махны өвн бас өсөж байгаа үнэн. Гэтэ одоо яах вэ? Өсгөлтэй. Айл ал талдаа малчт маань мөнгөтэй болж байна. Ер нь тэгэл эргээр л харчдаг шүү дээ. Бага юм их тийм. Ер нь бүгд энэ. Тоог тасарвал засвараад хийж л байгаа мэн. За яах вэ? Тийм тэгж боддог. Сайдваржил байгаа бэлгүй дээл гэж итгэж байгаа шүү дээ. Тийм. Ер нь гадаад руу гарч амьдрын энэ гэсэн бодол байдгүй юу? Өгчтөрхөн бодсоо. Яагаад бодсон юм бол? Чи Монголд аз жаргалтай амьдарч ирсэн шүү дээ. Жохон өгчтөр бодсон. Өгчтөр нэг жоохон энд нөгөө нэг жоохон өгчтөр нэг жоохон бухимдсан юм байна тий. Жоохон бухимдалтайгаад Солонгос руу нөхөртөөгөө аялын виз асуусан. Солонгос руу явж 3 сараар ажиллачихвал за ер нь жоохон ч гэсэн
нөхөртөө тусдсан болох бах. Өөрөө нь гадагшаа гарыг гэж боддгоо. Би угаасаа гадаа Америкт байж байгаа бэртсэн байхгүй юу? Америкт байна шүү дээ. Жохон хөдөлмөр хийчихэд тэр нь амар их мөнгө орж ирдэг байхгүй юу? Тэгэхэд би энэ чи 1000 хөдөлмөрлөөд нөгөө нэг мөнгө нь амар их олон татвартай тий. Гинти ашигын татвар, тэгээд мангар олон хүний хөгжлийн татвар гэдэг янз бүрийн татвар байгаа. Гадаад руу гарч амьдрий гэж боддгоо. Өө байнга. Тийм үү. Баян. Хүүхдүүд нөгөө энэ сургууль сурдаг болохоор бага насных нь үеийг хамт өнгөрөөх гээд энд байгаад байгаа болохоос ш өө айл хэдийн л явчмаар байна. Өөрөө нь гадагшаа гарч амьдрий гэж боддгоо. Үгүй. Шалтгаан нь би өсвөр насны 2 охинтой октоодынхаа дэргэдэл байхыг хүсэж байгаа. Ядаж оюутан болтол. Тий. Таны хувьд аз жаргалтай амьдарч байгаа төвшнийг 100% гээд өгөх юм бол Монголд хэдэн хувьтай аз жаргалтай амьдарч байна та? Яг Монголын хувьд бол нэг тийм айхтар өндөр биш тий. 70% хавцаа болгоо тий. 70% нь за та аз жаргалтай амьдарч байгаа юм бол 30% яг хаана хасагдаж байна? Юу Монголд аз жаргалтай амьдрахад чинь 30 оноог хасаа хийчихэж байгаа юм бол? За ингээл одоо төгс ирдэл байдаг тий. За тэгэл одоо махны үн ямар уу тий. Тий юмны үн тэгэл ингээл ялангуяа энэ сүүлийн үед залуу шидтэй бас нэг жаа ухамсаж байгаа юм дөрөө биш магадгүй бас тий. Тий ингээл настай үнтэй ажилласан ч гэсэн тий. Нэг сан боловсон ажихгүй та бараг чи гэсэн нэг тийм хөгшин тэтгэрийн хөгшин гэсэн байсны сантдаг ч юм уу гэж би боддгийн яг тэгээд Монголд аз жаргалтай амьдарч байгаа төвшинг 100% гээд аваад үзэх юм бол яг хэдэн хувьтай аз жаргалтай амьдарч байна? Би юу? 5. Надад бол тийм хэцүү байна угаасаа. Би бүр 2 үг гэж хэлье гэж бодож ирсэн. Гадаадад ядаж нөгөө бэртэл гимтэлтэй ч гэсэн хүмүүсийг ажилуулад идэг үстэй. Монголд юу зүгээр нийгмийн даатгалаа төлөөл нааднасаа нэг тэтгэмжийн хідэн төгрөг аваад зайл гэж байгаа юм чинь баг. Ер нь шүү 75. 75. Си үнэлгээл гэсэн үг. 75. 25 нь яг хаана хасагдаж байна гэж бодож байна. За мэдээж сая ярьсан төгжрээ үнийн өсөлт. Энэ жоохон гавчигдмал яг ийм байдалтай үнийн өсөлт гэдэг дээр л байна. 60% юм уу? 60%. Тийм. 40% нь хаана алга болж байна? Яг үү ажил байхгүй те ажил байсан ч гэсэн цалингаа өгөхгүй те айгүй баг хөлсөөр хүмүүс ажиллуулж штэ. Тэгээ миний нэг гайхаад байгаа юм нь юу гэхээр Солонгос Монгол хоёрын үнийн өвтөг баг адилхан болчиход байгаа байхгүй юу? Юм те тэгсэн мөртлөө авж байгаа цалин нь баг 3-4 дахин бага цалин аваад байгаа шүү дээ. Монголчууд яаж амьдраад байгааг би бүр гайхаад байгаа. Та яаж болгож байна? Тэтгэр бас айгүй муу ахмадуудын хувьд бол би бас тэтгэртэй гарцсан. Одоо орны улсууд дэгдэн гэсэн чинь нөгөө тэтгэврийн мөнгө гадаад ингээд аялаж уугаад ингээд явж яадаг тийм аюултай байдаг гэсэн. Тэгвэл манай чинь тийм байхгүй шүү дээ. Баг эндээс гад көд явж чадахгүй шахаа болчих байж тээ. Маныг маадын махаа тэгээд бодоод төвгийдэл дараа сар хүртэл ингээд гिचөөл их юм гэж бодоод байж тээ. 30-40 өвтөд амьдэрч юм да. 60%. Тий. 40% нь хаана алга болж байна? Ажлын байрны дарамт. Ажлын байрны дарамт. За. Ажлын байрны дарамт тэгээд дээрээс нь нөгөө нэг төрийн албаны ёс зүй удирдлагууд санхүү цалин ус аудит гэдэг нөгөө нэг янз бүрийн юмнууд тийш тэрийг л оруулж хэлнэ би. За 70% бодъё. 70%тай. Тийм. 30% нь хаана хасагдаж байгаа вэ? Төгжрэл утаа. Өвөлд утаа. Тийм. 100-аас 60. 40% нь хаана алга болчих вэ? Хүмүүсэд зан ааш, машины сигнал, уут утаа гэдэг. Утаа, өвлийн утаа. Тэгээ бас нэг тамхины эргэлгээ бас багасчул. Яг үнэ. Тэ гудамжаар явж байхдаа тамхи татмааргүй нэ, тэ? Юу аз жаргалтай болгож байна? Гэр бүлийнхэн найз хамттай байхаар тоглохоор надад би баяртай. Зүгээр сайхан хэцүү байвал ууланд гар хэцүү байвал бэлтгэл хий. Хэцүү байвал сайхан амар унт өөрийгөө халамжаал хайвал. Шинэ ном дэлгүүрээс одоо авлаа штэ. Тэгээ унш дуусчаад манай энэ номнуудаас солилцож авч олно. Уг нь бол зөвхөн гоё ажил хийж байгаа юм. Тэгээд 3 хүүхдтэй гэсэн тий. Тэгээ одоо та хоёр гарч ирээд яг энэ
номын бизнес эрхлээд ер нь хангалттай хүрэлцэж гин үү? Мөнгө төгрөгний асуудал гайгүй байна уу? Хүрхгүй ч гэсэн болгоно шүү дээ. Хангалттай өөрийнхөө байгаа юм сэтгэл хангалуун байдаг. Болно. За үнэн мундаг сэтгэлгээтэй мундаг байна. Хийж байгаа ажилд нь амжилт хүсье. Ярилцлага өгсөнд баярлалаа. Тэгээ эхлэлгүүрийн урд гоё таяр бол банк байж байгаа юм чи гоё ном авахар хүмүүс байвал таяр дээр ирээд авчлах юм те. Болно. Банк нээлттэй бороотой цастай өдөр хангалттай. Цэвэрхэн сайхан хоттой хүүхдүүдийнхээ тав тухтай орчин бүрдүүлээд хөгжүүл нь ямар ч стрессгүйгээр тэтгэвэр тэтгэмжийн одоо сайхан нэмээд одоо бүгдээрээ ягаад аз жаргалтай сайн сайхан амьдарч болдгоо юм бэ? За үзэгчдээ тэгэхээр золбоо нь Монголынхаа ард иргэдтэй уулзаад сэтгэлдээ сонсч үзлээ. Ер нь баг дийлийнх нь нэг 60-70% Монголдо аз жаргалтай амьдарцгаач гэсэн хариултыг хүлээж авлаа. Ерөнхийдөө дийлийнх асуудлууд нь адилхан байна те. За нэгдүгээр түвжрээний асуудал байна, хоёрдугаарт халуун ус тасраад байна, гуравдугаарт юмны үн дэндүү өсөж байна, дөрөвдүгээрт гэх юм бол өвөл нь маш их утаатай байна, тавд гэх юм бол хүмүүсийн харилцааны асуудал, хандлагын асуудал байна гэсэн яг иймэрхүү гомдлууд ирлээ ард иргэдээс. Монголчуудтайгаа ярилцаад үзсэн. Манайха ер нь бас их ичимхий бүрэмгийн хүмүүс байт юм байна. За ярилцлага авъя гэд нэг 10 хүн дээр очиход ганц хоёр л ярилцлага өгөхөөр хэмжээний бас тийм ичимхий хүмүүс байдгийн байна гэдгийг өнөөдөр ойлголоо. Тэгэд би өөрөө ч ихсэн айгүй ичимхий. Ард иргэдийнхаа дуу хоолойг та бүхэндээ хүргэлээ. Тэгээ магадгүй энэ нэвтрүүлэг та бүхэнд таалагдах юм бол үргэлжлүүлээд энэ нэвтрүүлгээ хийгээд явах болно. Та бүхэн ч гэсэн бас Монголд яг иймэрхүү асуудал намайг аз жаргалгүй болгоод байна гэсэн асуудал байвал коммент секцэд бичиж үлдээж болно шүү. Тэгээ өнөөдрийн ард иргэдийн дуу хоолой нэвтрүүлэгтэй хамт байсан үзэгчид та бүхэндээ маш их баярлалаа. Тэгвэл Золбоо ТV-д дараагийн хавшлгаар уулзлаа. Түр. Бай.